За hi guys. Өнөөдрийнхөө бичлэгээр энэ гал тогоонтой уулзж байна. Тэгээд 20 сав болсон болохоор өөртөө нэг гоё бэлэг болгоод хоол хийгээд идчихье гэж бодож байна. Тэгээд миний бэлдсэн юмнууд юу байна гэхлээр энэ өнөөдрийн ясыг битгий тоогоор тэгээд энэ өчигдрийн хоолны будаа жагуулсан. Тэгээд өндөгтэйгөө хойлоод өндөгтэй будаа хийгээд идчихье гэж бодож байна. Одоо өндгөөх гэс гутгаад өндгөрүүгээ харуулад зя гутгаж байгаамаа. За одоо ингээд гэс гутгамаар байгаа болохоор энэ камер маань ингээд гутгаж ирчихлээ. Сарны хэлхийг барт би нэг хэлэх гэж ингээд гутгаж ирчихлээ. Та нар маань ийшээгээ сүүх хэлгч рүү харна. Зя жоохон халах. Яа тэгэл бид нар халж явах хооронд би миктэй болсон байгаа. Тэгэхэд миктэй болсон болохоор танаа илүү их илүү чанартай бичлэг хийн. Тэгээд та нар манаас миний урамыг бодоод ганц сав дараад өгөөрэй. За одоо халсан байна. Олон бичлэгэн дээр фейлдэж олон чудаа бичлэгээ устгалаа да. Бичлэгч утгаагүй л дээ. Эдитлэл зарим бичлэг дээр эдитлэл авсан. За тэгээд одоо энийг гэж сарж явах манай камер маань унтрах гадантэй зэнгэлжээд энэ удаа тэгэд би будаатайгаа хойл хуурахад та нартай уулзцгаая. За тэгээд баяртай түр зур баяртай. За ингээд ол маань ингээд болсон байна. Би будаатай идэж байна. Манай дүү маань бодаа ингээд идэхгүй гэсэн болохоор ингээд зүгээр дан өндөг идэх гэсэн талах. Манай дүү манаас идэхгүй гэсэн болохоор ингээд идэх гэж аамаа. За одоо амсчаад оноогоо өгөөд гэс бичлэгээ дуусгаатай. Яам. Гойно. Манай дүү маань гоё байна гэж байна. Яагаад гоё идэг? За оноогоо өгөө. Амсаагүй юм. Нэг амсан. Одоо оноогоо өгөөд би энэ өөрийнхөө хийсэн хоолндоо болохоор 10-аас гаруй бас хөдөлмөр орсон болохоор зүтгэл шаардсан. Би гараас төлсөн. За тэгээд бас миний хичээл зүтгэлийг удаад бас сабаа дараад өгөөрэй. Лайк сабаа дараад. За би энд бол 10-аас 10 өгнө. Чи 10-аас хэдийг өгөх вэ? 7. За манай дүү маань 7 өгсөн байна. Гэхдээ бол надад бол амар гоё нөө. Өөрөө хийсэн ч гэхөө надад амар гоё. За тэгээд дараагийн хамслагтай